Анх бидэнд доо нэвтрүүлгийг эхлүүлж байхад сэтгэл зүйд бэлтгэлтэй гэж бодож ирсэн л доо. Гэхдээ бодит байлаа шал өөр байсан. Яг тэгвэл өдөр болгон гаж донтнуудаас бэлгэрхнийхэн зургийг аваад гаж өгүүлэлтэд чат аваад 1-2 хоногийн асуудал биш л дээ. 3-4 сарын хугацаанд өдөр болгон 20-30 хүнээс тэгж авч байгаа. Тэр болгон сэтгэл зүйд ингэ дарамт болж исэн. Тэр болгонд манай ерөнхий продюсер Маркус гэж хүн намайг болон манай багийнхныг амар хурцлдаг байсан. Тэр юу гэж хэлдэг байсан бэ гэхээр Монгол улсад эцэг их болгон өртөө асуудалтай, бүгд стресстэй. Энэ донд хаягдж байгаа зүйл нь бол хүүхдүүд. Хүүхдүүдийн одоо цорын ганц найз нь бараг сошиал орчин болсон байгаа байхгүй. Одоо бидний донд эпизод 2 хийгдэж байгаа. Бид нартай уулзах гад мөн харьцаж байгаа 20-30 битатер. Тийм учраас эцэг их болгон манай контентыг шеэрлээд илүү олон хүргээд дуу хоолойгоо үзэл бодлоо бид нартай хамт ингээд нийгэмдээ хүргээсэй гэж хүсэж байна.